Америкийн худалдааны танхим Монгол Улсын их сургуулиудын 3-4 курсын 100 оюутныг үн төлбөргүй сургалт легцэнд хамрууллаа. Тэдэнд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам болоод холбогдох байгууллагын удирдлагууд хувь хүний хөгжил, карьер хөгжүүлэлт сэдвээр илтгэл тавьсан байна. Ерөнхий боловсролын болон ихтэй сургуульд хувь хүний хөгжлийн асуудал орхигддог. Энэ орон зайг оюутан сурагчид бие даан нөхөх, нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд оролцох зэрэгээр нөхдөг юм. Харин Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу ам чам хувь хүний хөгжилтэй холбоотой орхигдсон орон зай байдаг тул өнгөрсөн жилээс эхлэн салбар бүрт амжилттай яваа хүмүүсийн лекцийг сонсох боломжийг төгсөх курсын оюутнуудад олгодог болсон юм. Энэ удаагийн лекцэнд ам чамын гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд болон холбогдох томоохон компани төлөөлөл оролцсон байна. And it helps a lot. Бидний хөргөх гэж байгаа гол санаа бол сургууль заадаг үе амьдралын ухаан ур чадварын талаар оюутнуудад ойлголт өгөх юм. Магадгүй шилдэг бизнес эрхлэгчдийн амьдралын туршлагаас хуваалцвал оюутан залуусын ирээдүйд хувь хүний хөгжилд нь үнэмэр оруулах байх. Тиймээс бид энэ удаад гишүүн байгууллагуудтай хамтраад хувь хүний хөгжил, карьер хөгжүүлэлт зэрэг сэдвээр илтгэл явж байна. In a practical life. Төгс ангийн оюутнууд бол ер нь төгснөхийн дараа юу хийх вэ гэдэг маш том асуулт. Ямар ажил авах вэ те? Яаж сонголтоо хийх вэ? Маш олон асуултууд байдаг. Тэгэд өнөөдрийн маань энэ бизнес лидерүүд ирж байна те. Маш том компани захирлууд ирж байна. Энэ хүмүүс маань ерөнхийдөө юу бодох ёстой юм бэ? Асуултанд нь жоохон хариулах болов гэж найдаж байна. Лекцэнд суусан оюутнууд англи хэл дээр эссе бичиж, яагаад энэ арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаагаа болон нийгмийн идэвх ирээдүйн зорилгоо танилцуулж, тодорхой шаардлага хангасан тул үн төлбөргүй лекцэнд суух боломжтой болсон юм байна. Яг тэгвэл энд ч гэсэн нөгөө нэг яг өөр өөртөөхөө одоо алтаа хийгээд үзсэн тийм ээ өөр өөртөөхөө одоо амьдралын ингээд замлыг ингээд туулаад үзчихсэн. Тэгээд биднэрт ингээд зөвлөх хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хүмүүсээс гол нь юу авах? Зөвлөгөө авах тийм адвайс авах гэх юм уу яг өөрт хэрэгтэй зөвлөл авах бол байсан л да. Хүмүүс бол янз янзын зүйлээр хийж шиг оюутнуудад хэрэгтэй. Одоо яаж лидер байх вэ? Яаж одоо цаашдаа мэдлэг бол дэвшлүүлэх мэтлээ. Миний хувьд ерөнхийдөө бол яаж одоо илүү амжилттай байх вэ гэдэг талаар бол товчхон ярихаар бэлдсэн байж байгаа. Ам чамын ментор удирдлагын 2 дахь хэсэгт томоохон компани хүний нөөцийн захирал болон менежерүүдийн удирдан явуулсан карьер хөгжүүлэлт, багаар ажиллах чадвар хөгжүүлэлт болон хэрхэн амжилттай CV бичих зэрэг багийн сургалт семинарууд явагдсан юм.